байна уу чанаа? Бүдүү ах намайг амар тавиулж явуулсангүй. Тэр үргэлжил хүмүүсийг төрхөрч над руу тавшуулаад байх юм. Тэгсэн ирнэ өөрөө усанд хайсан чулуу шиг ор мөрөхгүй алуу болчихлоо. Уулын өмөрт дулаасж байна гэж бодсон үгүй юм байна. Тэр уул миний итгэл дотор л байдаг юм байна. Амтд зүүднээсээ сэрэж дотор минь зилүүд шүн шиг хоосорч сэтгэл минь хуурай сайр шиг ангаж бүгд хэмэлтэлж байна. Тэнд итгэл байдгүй юм байна. Итгэл найдвар бол хүний сүнс юм байна. Итгэл найдвар бол хүний зам юм байна. Итгэл найдвар бол хүний утга учир юм байна. Хүмүүс заримдаа үзэгсэлэнд нух шиг харагддаг хэрнээ ойртоод очиход хоосон зэрэглээ шиг байдаг юм байна. Хүмүүс заримдаа инээж тэрвэрдэг хэрнээ хүндирөөд харахад уурсан хэлээж байдаг юм байна. Байна уу? Байна уу тоглаа? Байна уу чанаа? Хөөе Тугалхан. Чи яагаад уйлаад байгаа юм бэ? Бити үйл заяа. Нэрээ би чамд нэг тэнэг үлгэр ярьж ах уу? Эртээ урдийн цагт нэг далавчаа гэмтээсэн хун шувуу намагт унчхаж гинэ. Хугарсан далавчтай хунг намгийн мэлхийнүүд шуугилдан ухтаж гин. Хун шавар дунаад шавхаад хутгалдан дэмийл дороо тонгочин ганганахад "Хөө энэ хинбэ? Ямар гэж халтар амтан бэ? Хөө хөөрхий сүрнээс цаашгүй юм байна. Нисч чаддгүй юм байна шүү дээ. Энэ нэр нь яг шувуу муу юм уу? Намайг твтэж байгааг бодоход бидэнтэй л адилхан мэлхий биз? Энэ айгүй бол өөрийгөө шувуу гэж боддог доо" гэлцэн өдөр бүр л мэлхийнүүд хунгийн тухай шаагалдан ярьдаг байжээ. Хийх ажилгүй ваагалд сууцгаадаг тэдэнд хунг судлах, түүнийг хоргоох, үг өдөж зарим нь бүр найзалж ойртоод бусадтай гайхуулах, эсвэл муучлах гээд их хэл ажил ундарч гинэ. Өөр намгийн мэлхийнүүдэд хүртэл зарим нь гүйж очоод өөрсдийнхөө намагт ирсэн хачин амтны тухай ярьж, тийм сонин орчин суугчтай болсноо гайхуулж нэг, гадуурхаж нэг элдвийн л үлгэр зохиож гарчээ. Харин нөгөө хун шувуу тэднийг өөрсдийнхөө намагт байхыг зөвшөөрсөнд нь талархан дотносож, заримдаа мэлхийнүүдийг нуруун дээрээ суулган цэнгэг усанд хүн зугаацуулдаг байлаа. Тэгээд цаг хугацаа өнгөрч нэг л мэтгэд хунгийн далавч эдгэж гинэ. Хун нисэх болсноо мэлхийнүүдэд хэлэхэд тэд бусад намгийнханд гайхуулах юмгүй болсондоо дургуутсаж хунг намгтаа үлдэхийг ятгажээ. Тэгээд бас хунг "Чи биднээс бага зэрэг том битэл болохоос биш яг бидний л адил мэлхий гэж хүртэл итгүүлэх гэж оролдсон байгаа юм. Гэсэн ч үүлэн дээгүүр ганганалтанд суух хунгийн сүргийг харсан хун мэлхийнүүдээс өргөшөөл ирээд ижил сүргэлүүгээ хөөрн нисчээ. Хунгийн нуруун дээрээс буух дургуг хідэн мэлхий түүнийг хөөрн нисгэд бүр чихээр уурлаж ач хариулж мэддэггүй тэр өөдгүй хунгийн араас нэгэн зэрэг нулимхыг бусадтай уриалжээ. Ингээд мэлхийнүүд хөөрн нисэх хунгийн араас нэгэн зэрэг хам хүчээрээ нулимжээ. Тэгээд яасан бэ? Чи өөрөө сайн бодолтой Тугалхан. Яасан байж болох вэ? Би юу ч бодмааргүй байна. За яах вэ? Мэлхийнүүдийн дээрээс өөрсдийнх нь шүлсэн бороо асгахгүй юу та? Чамайг мэлхий биш хун байсан л тэд уурлаад байгаа байхгүй юу? Үүнээс хойш тэд чам руу шүлсээ хаях бүртэн чи илүү дээр нисэж яваагаа санаж байгаарай. За юу Тугалхан? Ийм үлгэр надад ярьснаас хойш хүмүүсийг муухай харах бүрт хэн нэг нь гадуурхах болгонд бүдий ахын танил найзууд утсаар залгаж элдвээр загнах бүрт залуу чоны ярьсан үлгэр санагдаж дотроо би инээдэг болсон юм да. Баярлалаа.